ингэж бодоод тахтай яг гэж. Би чамайг яг өөршгөө болгоотгоо гэдэг чинь намайг яг өөрөөсөө 7 дор болгоо хийж байгаа байхгүй. Дама альбан термин би чамайг тамийн тоогоор очиж зайлуулнаа. За эхэлсэн юм уу? Эхлэх юм уу чи нэг юм дуурал да. Сүнс гэхээр л бити юм манайхаа жоохон тий амьд харилцаатай баймаар байж тээ. Сүнс гэхээр л дуугаа сууцгаагаад гэх юм. За явсан юм уу яваагүй юм уу? За. За сайн байна уу? Илгийн элчи влог 2 дугаар дугаар хийх үе эхэлж байна. Илгийн элчин жоохон хэд хоног давпурсаа өдөө гадаагаар зугаалж явж байгаа. Дээр дарга нартаа мэдэгдээ дарга нар маань намайг чи ажиллаа хий. Тэгэхгүй чамайг н дөрвөн чи буцаан шүү гэдэг. Яалч дарамтласны эцэст 2 дугаар дугаараа ийхүү удаа хугацааны дараа эхлүүлж байна. Халуунаа ой. Энэ урд ингэж лаама тавьмааргүй нэ яг нүүрний урд шатааж алах гэдэг гоё чи ямар. Тэгээ хотгон дээр микрофон зоогоод өгсөн илгийн элч ихээр миний хувцсунаар хаана байна? Дээлмэл өмсөх. За эдгээр наснаар алнаа намайг. За тэгэхээр тэр явгал ажилд орцгоё. Өнөөдрийн маань дугаарыг хамгийн ихний үхэд бол эмо өвд. Тэгээ жоох азгүй эмо. Жоох боломжгүй эмо. Тэгэхээр манай эмо залуугийн маань утсан нэг дуудлага орж ирж байгаа юм. Утсан автал хамгийн хайртай найз охиноос нь дуудлага иржээ. Байна уу арай. Байна уу? Чи намайг сонсчих л доо. Байна уу? Байна уу? Энэ зовлонгой хамгийн сайн найзтайгаа хуваалцах гээд найз руугаа залгахтал. Байна уу андаа? Манай найз өөр найз залуутай болсон гинэ. Тэр чи юу юм уу? Оо. Оо зайлаа. Заяа. Зайл. Ичи аврагоо залгахтал яасан гэж хамтдаа сонсъё доо. Ээж би найз охинтой хамт байгаа болчлоо. Бүр салчлаа. Тэр салгасан хүн бүр манай найз гэ тав одоо. Бата. Би хүн яваад очив аранга руу явсан. Хааш явсан? Пококо. Бүр пококтойгоо очсон байгаа юм уу? Би аах юм ээж. Гог нь ичи аав нь аранга руу аялцаал ирнэ гэж хэлээд явсан баг. Тэгсэн чинь хүүхдтэй хэлээгүй покок руу аялцсан байгаа юм да. Манай энэ хөрхи залуу зайлууд хилээрч гарч үзээгүй. За болроо чи одоо л надад хэрэгтэй байна. Чи 10 жил миний араас 3 жил гүгээ үстэй. 3 хүүхдтэй болцоо. Нөхөр сонсож байна. Яа. Ер нь бол хүн гэдэг их сэтгэлийн амтай. Одоо энэ залуугийн маань сэтгэл готрал, сэтгэл зүй, депресс, шалаар нэг далайн гүн рүү доош уруудж байгаа юм да. Хөрхи юм дийлэхгүй штэ, зүрхэн дийлэхгүй. Энэ бодолт биш вэ шүү. Халуунаа энэ нэг панда шиг харагдаад байна штэ. Йой. Төөр нэг хүүхэд бөмбөгөө өшгөлөөл үзтээ тэрэнд оногдоод тахтай яагаад дээ. Урдах замаа харахгүй хөлийгөө дуцаа орж явж байгаа бас нэг шом үргэ айчиж байгаа юм. Тэгээд бүр гониг гутрлын далай болоод бүр эморч дээш харж хөвтөж байгаа нэг зүйлийг бодсон юм шиг байна. Тэгээд бодож бодсны эцэст нэг ийм гөлгийн хогийн шийдвэр гаргаж байгаа юм да. Гөлийг суулгаач. Тэгээд тэрийг харуулнаа. Одоо харууллаа. Сайн байна өгч. Өвчин намдах юм 2 таблет авчи. Энийг сайн мэддэ тэгч. Өвчин сайн намдаа үстэ тий. Карт уншуулж. Гүн сэтгэл зүрхний өвдөлт гэдэг чинь ямар ч өвчин намдаах юм намдаахгүй. Хайрын залуунаас хайрын залуу. Яа, яагаад өвчин намдахгүй байгаа юм бэ? Цаатал зүгээр болоор гууж байна. Зүрх. Зүрх сэтгэлийн өвчин би зүгээр болоор гууж байна. Гууж. Би үгүй ингэж бодсон юм аа. Эмийн сан руу орохоор нь эмдрол аваад амиа орлох гэж байгаа юм болов уу гэж бодсон байхгүй юу? Гэтэл өөрийнхөө сэтгэл санааг засахын тулд өөрийгөө эдгээх гэж байгаа зайлвал өөрийгөө лалаа хийчихэж байгаа юм да. Ийтэй хөөрхөдөө өөрийнхөө сэтгэлийн зовлон шаналлаа давж чадахгүй өвчин намдаах юм уусаар хоод энийг орж үхэж ах чинь хүний амнаас ийм мэдгүй болсон юм. За тэгэхээр амьдруулъя да. За тэр одоо ингэж би ороод ирж байгаа. Наа чи би штэ. Тухайд ийм царай зүстэй ийм ховстой эсвэл нөхрөөс юм га. Сая хэд оног хаос дампуураад цаалаа холгоод. Тэгээд энэ жохон өөрийгөө алдсан яваад байна. Гэтэ энэ нь арай дээр байгаас тэ.